2013 оны эдэрчүүдийн хүслийн лиг тэмцээн нийт 300 гаруй хөлбөмбөгчид өрсөлдөж аварга тодрууллаа. Энэ жилийн тэмцээний U15 насны ангилалд нийт 7 баг өрсөлдсөн бөгөөд Дэрэн баг 5 хожил 1 тэмцээн гэсэн үзүүлэлтээр бүснэгтийг тэргүүлсэн бол Хаан хүнс Титэн баг 4 хожил 2 тэмцээн нийт 14 оноотойгоор удаалж Арвис 13, Чингэлтэй дүүргийн баг 9 оноотойгоор хагас шигшээ чалгараад байсан юм а. Улмаар хагас шигшээ Дэрэн хүснэгтийн 4-т бичигдсэн Чингэлтэй дүүргийн багийн 3 тэгийн харьцаагаар Хаан хүнс Титэн Арвисыг 1 тэгийн харьцаатаагаар буулгаж шигшээ шалгараад байлаа. Хүрэл медалийн төлөө хөрсөлтөө Чингэлтэй дүүрэг Арвис багуудын тоглолтод нийт 3 гол орсон бөгөөд Арвис 2-1 харьцаагаар хожил авч 2013 оны хүслийн лиг тэмцээний 3 дугаар байрт чалгарсан байна. Тэгвэл аваргын төлөө хүслийн лиг тэмцээнд анх удаага оролцож байгаа Дэрэн баг энэ жилийн улсын аваргын мөнгөн медальд Хаан хүнс Титэн багууд өрсөлдөж 47 дахь минутанд оруулсан их тулгын гоолын ачаар Дэрэн аваргын цомын эзнээр тодорсон байна. U17 насны ангилалд Арвис баг 4 хожил 1 тэмцээн 1 хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж Хаан хүнс Титэн 13, Хасны хөлгүүд 11, Хасуун мегаватт 8 оноотойгоор хагас шигшээ чалгараад байсан. Улмаар торгуулийн цохилдоор шийдэгдсэн 2 тоглолтын дараа Хасуун мегаватт болон Хаан хүнс Титэн багууд аваргын төлөө Арвис Хасны хөлгүүд хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм а. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Хасны хөлгүүд 4-3 харьцаагаар ялалт байгуулсан бол аваргын төлөөх тоглолт сонирхолтой өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд 4-1 харьцаагаар Хаан хүнс ялалт байгуулж 2013 оны хүслийн лигийн тэмцээний аваргын цомыг өргөлөө. Манай бол энэ хүслийн лиг гэдэг анх удаага оролцож байгаа. Тэгээд анх удаага оролцоод ирсэндээ манай багийнхан бол зүйлээс маш их баяртай. 6 сард Швед улсад 2-7 хоногийн 2 тэмцээнд оролцоод ирсэн юм аа. Тэгээд сая ирээд хэсгийн 7 тоглолтын 6 хожиж 1 тэмцээд хичээгээд 2 хожоод тэгээд нийт 8 тоглолтод 34 гол оруулж 3 гол алдсан. Бүгд маань сайн тоглолоо бэлтгэлээ. Тасгаж жуулчнарынхаа өгсөн заавар даалгавар хийсэн. Шигшээ тоглолтуудын дараагаар тэмцээний шилдэггүйрийг тодруулсан бөгөөд U15 наснд шилдэг хаалгачаар Дэрэн багийн хаалгач Эрдэнэ Жаргал, хамгаалагчаар Батбаяр, хагас хамгаалагчаар Хаан хүнс Титэн багийн Тэмүүлэн, довтлогчоор Арвис багийн Мөнгөн баг нар тодорсон юм а. Энэ насны ангилалд шилдэг довтлогчоор шалгарсан Мөнгөн баг нь тэмцээний туршид нийт 15 голыг оруулсан юм. Тэгвэл U17 насны ангилалд шилдэг хаалгачаар Хаан хүнс Титэн багийн Тэмүүлэн, хамгаалагчаар Хасын хөлгүүдийн Мөнх Эрдэнэ, хагас хамгаалагчаар Хасуун мегаватт багийн Баттулга, довтлогчоор Арвис багийн Од Баяр нар тодорсон байна. Түүнчлэн U17 насны ангилалд өрсөлдсөн баг тамирчдын хувьд тэд хөлбөмбөгийн өсвөр насны ангиллын сүүлчийн тэмцээнд оролцсноороо онцлогтой байлаа.